Тариаланчдад бас дараагийн нэг хэлэх асуудал бол урд нь болохоор ингээд нэг юм ерөнхий югаар одоо яваад болоод идэг байсан бол одоо бол арай шинжлэх ухаанчаар хандаад эрдэмтэн мэрэгдийнхаа үгийг зөвлөмжийг сонсоод үнэхээр ингээд цаг хугацааг илүү мэдрээд энэ урсаад байгаа зардлыг зөв голдролоор нь зөв цацаад зөв ариутгал хийгээд зөв одоо үрийг ашиглаад зөв бордогийг ашиглаж чадсанараа бид нар бас будааныхаа чанар сайжирнаа. Тийм болохоор их талбайд их ургац авахтай гол нь биш бага талбайч гэсэн чанартай өндөр ургацыг авахыг л одоо хүсэж байгаа бол бордоогоо дээрээс нь эрдэмтэн мэрэгдийнхаа үгийн зөвлөмжийг авч цаг хугацааг нь сайн нарийн мэдэрч ургамлаа мэдэрч будаагтайгаа одоо өдөр тутамдаа баг үздэг хяналт шалгалтыг хийж иж энэ чанартай ургац авах юм байна гэдгийг бол бид нар одоо яалтчгүй амьдралаараа одоо тий бодит байдлаараа харуулж ийн гэж. Тэгэхээр манай тариаланчид одоо илүү бас мундаг мэдрэмжтэй болж байгаа. Ер нь бол чанар бас харьцангуй сайн болж байгаа. Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн